Эсхий түүрхтэн үзүүлж байна. За эсхий туурхтан баримтат цуврал нэвтрүүлэг маань Булган аймгийн сайхан сумаас та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ Булган аймгийн сайхан сумын малчин сүр жавхлан гэдэг одоо их мундаг гар урлаараа маш олон зүйлийг сайхан урлан хийдэг, бүтээдэг ийм сайхан хөдөлмөрч одоо малчин айл байгаа. Тэгээд бид нар энэ айл руу одоо бид нар одоо зорж явна. За ер нь бол яг бид газрын угнаад нэг баримжаа нэг өгсөн байгаа. Энэ голын энэ хөндийд л байгаа. За энэ айл байна уу? Тэр айл байна уу? Энэ хоёр айлын одоо нэг нь байгаа гэж одоо бид нар бас таамаглаад байна. За мэдээж одоо очиод тэгээд за ямар ч энэ айл одоо мөн байна уу асуугаад за тэгээд эндээс нь дөрөв мөн байл одоо тэгээд энэ айлдаа бид нар олоод ирлээ гэсэн үг. За өөрөө байхгүй эндээс асуугаад тэр айлаа олоод ингэ явчихнаа. За ингээд манай хөдөөгийн сайхан малчид маань ингээд тусланда хаваржаандаа байх шиг байна да. Энэ бол хаваржааны газар байх шиг байна. Малын сайхан бэлчээд малын зүс болоод их сайхан харагдаж байна. Өнгөтэй зүстэй сайхан харагдаж байна. Сайхан зам болж байна. Малчид бол одоо энэ жил бол сайхан ярьж байна. Одоо хаврын тэр бас нэг сүүлийн цаснаас болоод одоо сайхан газар сайхан чийг өгөш энэ жил бас сайхан ногоо ургал. За ийш бол урслаг бол их сайхан байгаа юм байна өө. Мал энэ тэр бол нэг явуулт багтаа нэг уулынхаа аманд нэлээд уулынхаа өрөөр нэлээд тогтун байна гэдэг чинь ерөөсөө өвстэй хараад мал ер нь одоо тэгж тогтчихөдөг. Өвсний гарц одоо муу болоод ирэхээр мал ингээ жоохон явдал ихтэй байдаг. Ер нь бол манай Булган аймаг бол ер нь бол бас бэлчээрийн асуудал дээр бол бас их гайгүй байдаг. Ер нь яг хуу мал маллах ухаанаас нэг бодлого нэг зөв байдаг юм байна. Бүрүү жил одоо би Булган аймгийн хүнсэд аж ахуйн даргатаас уулзж байсан. Тэгээд манайх нэг жилдээ нэг 1200 мал төлдөг болвол одоо 1200 махыг бас буцаагаад борлуулчихдаг юм аа гэд. Тэгээд нөгөө яг мал маллах бодлогын ямиг бас зөв зохистой бид нар бас малдгаа гэд. За энэс улбаатай бас нэг юм ган гарчиг болчихгүй бэлчээрийн асуудлыг зөв бас хэрэглээд явдаг бас юм сайхан аймгийн бас нэг байгаа. За ингээд үдэ замдаа гарцгаая. За энэ адуу ороод ирлээ. Ямар сайхан юм бэ? Сайхан ахны тоосоор сайхан ухтаж явж байлаа сайхан. Юм гэдэг цаана их учиртай байдаг. Усандаа орж явах шиг байна уу? Сайхан мөнгөлөг байна. Тэрхээр азраг. За сайхан. Ёстой нэг ховор өнгийн зүсмийн адуунууд байна дээ. Дэлхийн талыг алтан туураагаар сайхан тамгалсан Монгол адуу гэж одоо энэ шүү дээ. Ийм сайхан. Ямар сайхан юм бэ ингээд нэвтрүү Булган аймгийн анхны нэвтрүүлгийг сайхан. Адууны сайхан тоос бараг хажуугаар өнгөрөөд ингээд явлаа нэрэ. Хүрээ. Монгол адуу гэж их сайхан. Энэ Монгол адууныхаа геныг л бид нар алдаж болохгүй юм байна. Монгол хүн Монгол адуутайгаа байх цагт Монголын ямар юм шүү дээ. За дүүдээ ингээд айл руугаа явъя. Эсхий түүрхтэн үзүүлж байна. За айл тэрлээ. За сайн байна уу? Сайн байна. За марг мөн баг шүү дээ. Сүр жавхан гоох уу? Тийм. За сайхан зусч гин үү? Сайхан л зусч. Сайхан. GPS-ийн зураг өгсөн дээр тэрүүгээр нь багцаадал доотлын нэг малчин айлаас асууж байгаа л ирлээ. Аа. За сайхан зусч гин. Хөө тавлаг баруун айгууд дээр яваал. За сүрэг тарган сайхан зусч гин үү? Сайхан зусч. Эндэл их сайхан зам болж байна. Ярих юм байхгүй. Сайн наашаа жоохон хэсэг бороо орлоо. Харин энэ чинь өдөр өнчгүй л ороод өмнөд. Сайхан тий. Өөр хэдэн жил болоогүй л тийм зам болчих шүү. Жил нэг бараг жил болж байгаа шивтэй хоёлаа харилцаа танаад иргэсээр тий. Монголын баруун урд хойноор гарч явсаар. Урд хойноор гарч явсаар. Тэгээ сая хур бороо ороод тэс нэг олон жил хүлээсэн юм гэдэг шиг. Тий. Тэгээд бас нэг сүрэг адуугаар хажуугаар гарлаа. Аа. Сайхан бэлэг шилж байна. Сайхан актын тоостой ямар та сайхан л явна. За юм үүлээ урлаад байна уу та? Үүлээ урлаа. За танилцах гэж бас ирлээ.
Эсхий туурхтан үзүүлж байна. Сайхан сумд анх ирээд би дарахын хийж явахдаа айрыг ууж үзвээ. Тэгээд айрыг гэдэг чинь би ч ерөөсөө хотын хүн чинь айрыг ууж чаддгүй. Энэ дээрээс айрыг дорчиж үлээ. Тэгэл 25 жилийн өмнө. 25 жилийн өмнө айрыг ороод тэгээд энэ тэгэл дарахнаа игээд айрыг уугаал. Ингэж яагаад энэ нутагт тасдгийг байгаа шүү дээ. Тэгээд энэ тийм өргөн боллоо да. Тэгээд тустаа гараад үүгээ барьж айрыг хийж сурлаа. Тэгээд олон баяраар авч үзүүр төрүүрийг авч нэг хэдэн жил явлаа. За ингээд яг нэгчж байгаа юм да. За энэ тулсаа гэдэг дархан хүнд хамгийн хэрэгтэй нэгдүгээр хэрэгтэй зүйл нь энэ тунсаа гэдэг. Энэ тунсаа гэдэг юм ингээд үргэхээр энэ дээр наалтсан болгондоор нөгөө мөнгөн гягнуур гэдэг юм аа гүгдгийг. За одоо харуулъя. Мөнгөн гэгнөр ингээд яг энэ өгсөн хэсгээр ингээд гүйчихнэ. За энэ дээр ягнахын тулд бас нөгөө тунсаага ингэж тавиад яг гэгнөрөө бас тавиад дараад нь шинжээ гэнэ. Ингээд хийчихлээ. Ингээл давч болж байгаа юм да. За нэг иймэрхүү болж байгаа. За одоо шинжин. За шинжин маань энэ дараад ирлээ. Автога юм их жоохон байсан. Тий. Ман тэр дээр үчихэд нууж хийдэг байлээ шүү дээ. Одоо юугаараа захиргааталт үйдээс одоо нэг би ч одоо нэг хэдвэрэн гэдсэн юм 2 3 дууран гэдсэн юм л да. Тэгэд нөгөө захиргааталт үед байсан. Тэгэд ман зуухны хажууд нэг баавар гянцсан. Тэгээ хүнээс нуугаад байж идэг. Тэгэхээр нөгөөх нь сонирхож авч эвдэж үзсэн. Тэгээд баг гахгүй. Тэгээд нөгөө дээр үчих юу идэг байсан юм да бас. Монгол чойж. За тэгээ нөгөө хөөргөөрөө хөргөдүүлээд нөгөө авдар хөрг гэдэг нэг ингээл татдаг өдөржингөө уусгаж бол тэрэн дээр чинь аавда загнуулаад олигтойхоо шиг юу байв. За ингээд энэ сэлгээ энэ нь одоо давчных нь жинхэнэ давчин ингээд сэлгээтэйг ингээл хараад ирж байна да. За одоо ингээл энийг би өөрөө зохиосон хээ. Ийм хийгээр хийчихвэл ер нь минийх чи төрөл дөө. Одоо хүний одоо юу хийлгэн яг санаанд нь таарч ижил би зогсдог тийм юутай сэтгхүүд өнөөдгийн. Одоо хүний санаанд нь таарахгүй би тэрийг хэд ч хийсэн биелэн тэгэл ахаал хийдэг. За нэг иймэрхүү боллоо. За мөнгөө давчлаа. За мөнгөө давцсныхаа дараа энийг ингэж суулгаад энэ лав гэдэг юм дээр энэ дөрөнд нь би юу хийж ирсэн юм. Эмээдээ нэг гурвалж баав.
Энэ мөнгөний лав гэдэг юм. Одоо дээр үрлээс л уламжлалж ирсэн. Ийм одоо тэгээ хайлаад ирэхээр ингэ шигдээ орчдөг. Тэгээд энийг чинь зогхоор юу яахгүй. Хагарж барихгүй. Ийм зориултын лав гэж нэг юм байдаг. За энэ дотор чинь энэ лавн дотор чинь тэгэл төрлийн юм орно штэ. Одоо үнс орно, давирхаа орно, харлаак орно, бас таргууны тос орно. Тэгээд энэ чинь нөгөө халуун үтнэд оруулж жорын юу яана. Жорын тааруулж агаад хийн тэхгүй л хагарна. Тэгэхээр ингээд энийг чи зохиоч цаашаа ингээд хонхоо шигдэж орох хэрэгтэй байхгүй. Тэр мөрийг чинь бүгдийг тааруулж байгаа юм лав гэдэг юм. Өөрсдөө л найруулна. Энэ нөгөө дандаа уламжлалаар явдаг гэдэг байгаа. За тэгээд наадахыг чинь зургийн зурхын тулд одоо машинууд маань одоо за жижиг аллах маань шүү. За эмээлээс үгчийг эхлээд ингээд хийгээ гаргана. Одоо ингээд энэ цогцлтуур болгоно нь энэ цогцлтуур болгоно нь өөрийн гэсэн үүрэгтэй. За энэ ирчлээс нь жишээлбэл энэ ирчлээсийг зохиод энэ сараа хэлбэртэй энэ багж юм гэж орно. За ийм дахиад тайлбарлаа. За үзүүрний ийм сараа хэлбэртэй. Тэгээд энэ хэн ингээд дотор талын ингээд дуусаад ирэх юм агцсан дээр ийм шавгар ийм одоо зөөвн дуу ийм багж энэ дээр нь зөх. За энэ зогч байгаа учир нь хээгэл нэг энэ хэгээ энэ хэтгийг л тусгаарлаж л байгаа юм л та өгнө. За ингээд зогчлоо. За энэ хээг ингээд зогчээ. За тэгэнгუთ энэ хэний үргэлжлэл нь ийм налуу багж орно. За энэ багжийг ингээд агуулаад за энд нэг юу дуусчлаа тийм үү. Одоо хийн. Тэгэнгუთ энэ бөөрхий багж одоо ийм шүүгэр багжаар цааш нь хонхоолгож зөхөн. За ингээ онголдож зохихоор энэ хээ чи энтийг үргэлжлэе болоод ирж байгаа биз. За тэгээд энэ багжаар одоо дээр доортохын юу яанд. Нөгөө багшны. За энэ багж. За энэ багжаар цаашаа наашаа болгодог. Одоо жишээлбэл одоо нөгөө хээнүүдээ өндөр нам болгодог. Одоо цаад хэгийг цааш нь оруулж, наад хэгийг нааш нь оруулаад. За ингээд энэ хэгийг цааш нь зогчоор энэ хээ өндөр болно тийм үү. За энэ хэгийг зогчоор энэ хоёр хэний цаатлыг цааш нь зохиоч. За наадлыг энэний доогуур оруулахын тулд бас энэс өөр багж орно. За ийм сар хэлбэгтэй багж орно. Тэгээд за энэ хэгийг би дүндээ тодруулах юм. За ингээд энэ хээ цаашаа энэ хээ наашаа. За нэг иймэрхүү процесс ингээл цааснаас нь зогсороо бол нэг ийм болгож байгаа юм да. Тэгэхээр хамгийн сүүлд нь тасдаж аваад ийм болгоол. Эндээсээ процесс нь явсараа бод ийм болгоно.
зөксөр угаал 6 зурна эхлээ мөнгө тавтан дараад нь 6 ингээд зурчин. Тэгээд дээш доош нь хээнүүдээ ялгаад одоо доод тэгийн доош нь зөвхөн дээд тэгийн дээш нь зөвхөн ингэсээр байгаад хамгийн сүүлд нь ийм болж байгаа юм да. Тэгэл дуусчихж байгаа. За энийг сүүгч гэдэг. Одоо эмээлийн бааварных нь урд байдаг. Одоо ганцг 8 ганцгны одоо дээдлийн толгой хийх гэсэн үг. Энэ одоо доор нь туурга нэмэгдэнэ. За энэ баавар юу вэ? Даруулга, 4 даруулга. Энэ ингээд 4 даруулга нь эмээлийнх нь юунд эмээлэндээ юу вэ? Энэ баавар нь. За энэ нэг бааварных найжууд нь одоо энэ бааварных найжууд нь сүүгч. Яг энэ шиг ингээд туурга бааварных хайжууд орох. Тэгээд эмээлийнх нь даруулгууд нь ингээд нөгөө бүргэн дээр нь энэ харан нэр нь одоо энэ хармаар энэ хэлж амжаагүй байна. Одоо тэгэл энэ дээр чинь хээ зөхөд ингээд 3 газар наа. Тэгээд ийм нэг сөвөгчин 4 байх хэвээр. Урд хавтас хойд хавтастай. Ингээл энийг тэгээд 12 цохоо гэдэг. Ингээл 12 цохоо чинь ингээд 4. Ингээд энэ тэгээд энэ 6 ингээд 7 12 цохоо чинь. Эмээлийн нэг бүтэн тон хэрэгэл болж байгаа юм да. Тоног болж байгаа юм да. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Алтай улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 77 тэгс 77 Тайланд улсад үйлдвэрлэсэн олон төрлийн амин дэм эрдэс бодисоор баялаг 100% органик далайн байцааны чипс химийн нэмэлт өнгө оруулагч амд оруулагч хугацаа баригч ороогүй шарсан болон хатаасан 2 төрөлтэй оригинал халуун ногоотой далайн амт гэсэн 3 төрлийн амттай шинэ амт шинэ мэдрэмж Triple M холбогдох дугаар 99 22 55 Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана тусгаалan нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй харшил үүсэхгүй аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй гадаргууг маш сайн цэвэрлэн Берсүүд жүржийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 тэгс 2 88 3 53 11 Энд нэг л юм дотоод байна та. Dabi, pop your day. Гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхон брэнд
Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүлт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчлэгээ үзүүлдэг. Яруу зүйл компани Best хачир стандарт гар дүүслийн бичгтээ бүх төрлийн хачир, аршилсан ногоо, салат, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаабуудад стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 / 2 98 89 88 2 98 56. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлаг, зулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг, баян зүрх дүүрэг, нарт хотхон утас 8867 техник 10 9967 техник 10. Их нарийн одоо нуглаа та, их нарийн чимэг энэ бүгдийг одоо ингээд сурна гэхэд одоо та ингээд сургуульд яваад сурсан байна уу? Удам дамжсан бас юм байна. Анх хэдэн настайгаас бас энийг сурж эхэлсэн. Би хүүхэд байхаас одоо ааваас харж өссөн. Тэгээд Аав дархан байна. аав дархан. Тэгээд манай ах дархан. Өө. Тэгээд нөгөө удмаараа. тий удмаараа ааваас ахд өвлөгдөд. Тэгж бид нар ч жоох хүүхдүүд ингээл нөгөөх нь эвдэж хөвглээл нөгөө л алга болгоол ингээл өслөө штэ. Тэгээд том болоод ирсэн манай ах хийсэн. Тэгээд ахын нөгөө мөнгөний давтагч нь байл штэ. Эхний ээлжинд одоо мөнгө ингээл яаж зузаантай давтах уу ингээл давтаал. Тэгээд сургуульд байхаас ингээд мөнгө давтцарууд нэгэд юу яалаа. Цэрэгт яваад цэргээс салгагдчих. Тэгээд сэргээс алгадаж илээ бас нэг ахыхаа хэдэн жилийн цэрэг? Цэрэг аа. 1 жилийн цэрэг. Тэгээд 05-д нөгөө хотод 05-д цэрэг гэж байсан. Тэгээд халагдаж ирээд 2-3 жил ахыхаа мөнгө давтагчаар ажиллав. Одоо дархны шав гэдэг чинь эхлээд мөнгө давтсуулдаг байхгүй. Эхлээд мөнгөө янзын гой давтдаг. Тэгэл ямар ч өө байхгүй тийм давтсан. Багч нь бол одоо алах төшлөө чи энэ хоёроор л одоо ах хэлнэ бүх юм хийн. Би ганцхан нөгөөдгөө чи сунгад давтаж нөгөө хэлбэрт нь оруулж энэ одоо даруулгынх эхлэхэд work-ийг давтна. Сүүгчнийх гэхээр гонжоо давтна гэл хэв хэвэнд ингэж оруулж ингэ давтаж өгнө. За ингээд 3 жил болваа. Тэгээд надад дархан хийж одоо сурах цагч болцсон байна. Одоо 90-д үрцэж яах. Цэргээс ирээд шалгалтанд одоо тэлцсэн байна. Шалгалтанд тэлцсэн. Одоо чи тусдаа амьдралаа бод. Гэт надаа энэ алахыг өгсөн. Энэ манай өвөгийн алах. Одоо эн чинь одоо таны үед өвөгийн өвөө. 3 үед. Тэгээ 3 үед алах. Ганцхан энийг л өгсөн. Тэгээд нөгөө энийг чи би нэг токертоор зорж хийлгэлээ. Энийг өөрөө хийлээ. Ингээл энэ чинь яг ар моторын нөмөр тастаад ингээл өөрөө ганцхан алах энэ дэшиг би Эрдэнтээс хүнээс гуйж аваад. Ингээ алах дэштэй баг. Эндээс л ихэлсэн байна. Тэгээ наанаас ч л эхэлж. Удам давжсан. Тий. Энэ сайхан буй. Тий. Энийг л ер нь тэр одоо ингээд цохилтыг бас тааруулах тий. Төмрөөр төр төмөртэй харьцах. Одоо тэгэл цохилт мохилт одоо тэр ив хав гэл
янзын их нарийн. харуулна штэ. Одоо жишээлбэл ийм болгод автахын тулд чинь наадах чинь яг мондөг авьяас ордог байхгүй юу? Би нөгөө шав авъя гэдэг нэг жилийн өмнө нэг залуу гуйлаа гайгүй зурж морчдөг. Тэрэндээ зааж өглөө. Тэгсэн чинь наад шиг олон жил нөгөө давтаж үзээгүй болохоор нөгөө чи ерөөс Номоор нь сураагүй. номоос сураагүй. Би ч одоо тэгээд анхаас уламжлал, лаваас уламжлалсан нөгөө цаанаар юм байдаг юм уу? Ерөөсөө яаж цагаас болдгоо юм бэл. Тэгэхээр одооны залуучууд Удамдаа бас нэг бай шүү дээ бас. Удам дамжсан. удам дамжсан юм чинь чухал юм байдаг юм. За би Булган аймгийн сайхан сумын дугрын хишгэж аргалагдаг хүн байна. Булган аймгийн сайхан сумын 1-р багт амьдран суудаг. Ерөөсөө энэ газар төрж өсөөл яг эндээ л ингэ байгаад одоо хүртэл тэгэл энэ чинь өдөө хүртэл ингэ амьдрал явж лээ. Тэгээд манай аав болохоор аав ээж болохоор бүр энэ сайхан сумынхаа уугууд ерөөсөө багасаал энд төссөн. Манайх болохоор голын хурд байсан. Би одоо болохоор голын хойд гарч ирээд ингээд тэр одоо энэ ч бараг ингээд 20 гаруй жил болоод амьдаад явж байна. Би одоо битээр ч айл гэр болсоор ингээд юугаа хийж гүүгээ ууж айргаа хийгээл чадхынхаа хэрээр айргаа хэр сайхан эсгэж байгаа тэрхээ хэрээр эсгээл сайхан сум хот хаал айраг зарж байгаа газруудаар явж айргаа авчиж зардаг зах зээл нийлж тэгээд манай хүн чинь болохоор нөгөө хөхүүр цах бүх юма хийгээд хөхүүр иднэ. Тэгээ би болохоор нөгөө айр эсгсэн айргаа хөхүүрэндээ битээр чи өөрснөө эсгэж хийгээд хийсэн айргаа болохоор юу болгодог. Айл болохоор сайхан айраг гэж. Манайхан болохоор нөх хөрөнгөг болохоор өөрснөө гаргадаг. Хотондоос явж хөрөнгө авдаг. Авсан хөрөнгөө болохоор тэр хотондоос авчсан хөрөнгөө сайхан айраг болгоо. Тэрийг бол хамгийн гоё брэнд айраг болгож гаргадаг байгаа. Тэр айргаа болохоор бид нөгөө одоо н Улаанбаатарт нөгөө анх нөгөө улсын наадам болоход айргаа авчиж зардаг. Намар нэг ногоо өдрүүд аймгийн ногоо өдрүүд болоход хотод авчиж нэг зардаг байгаа. Тэгээ одоо тэгээ үнээгээ саагаад хажуугаар нь бас өөрснийхөө хэрэгцээнийхээ ааруул цагаадыг хийж авдаг. Тэгээ ааруулаа хийж аваад өөрснөө өвөл хэрэглэх цагаан тос шар тос ааруул одоо тэгэл өөрснийхөө чадлынхаа ирэл юмнуудыг хийж авч байна да. Манай аавыг дугур гэж чунгийн дугур гэдэг хүн байдгийг. Манай ээжиг болохоор Төмөн жаргалын оюун гэж 2 сах огшин байгаа. Аав маань болохоор нөгөө нэгдлийн малж ирсэн эхэлж адуу харж байгаа. Сүүлдээ хонь нөгөө Мернуса хонь гэдэг дээр байж байгаа. Тэгээд одоо сүүлдээ адуун дээр явсаар гүүгөө уяал нэгдлийн нөгөө айргийг хоош нууршин хийдэг байсан. Тэгээ одоо манай аав ээж чи одоо ерөөсөө Булган аймгийн сайхан сумда ерөөсөө яг энэ голд миний мэдхийл өдөө би мэдхийл энд байдаг гэсэн. Тэгээ манай аав ээж нь ерөөсөө энэ голд ерөөсөө төрж өсөж ерөөсөө өдөө хүртэл ингээл энэ голдоо байгаа юм та сайхан сумынхаа одоо энэ 1-р багийн Мануулт баг гэдэг баг байгаа. Энэ баг болохоор тэгээ одоо аав маань одоо яадаг юм малыг бол нөө залуудаа малыг сайн малж ийсэн. Одоо тэгээ нэг ганц чаддаг юм нь одоо манай аав ээж хөрч одоо малыг маллаад өдөө хүрэл явсан хүмүүс байгаа юм л та. Тэгээ битээр ч одоо тэгээ айл гэр болж гараад одоо манай хүн ч өөрөөсөө алт мөнгөний дархан энд ирээл. Тэгээ дээрэс нь одоо би нөгөө дархан хүнээр чи ямар дандаа тэрийн гэх юм биш би өөрөө малаа маллаа дээрээс нь давхар манай хүн болохоор яг зуны цагт нь сайхан дэлгэр зав чөлөөтэй үед нь болохоор айргаа хийдэг. Хавар нь болохоор нөгөө цагаан сар одоо нэг хавар нь намар нэг 11 сараас ахуулаад цагаан сарын 2 сар 3 сар хүртлээ мөнгөөр юм хийдэг. Тэр болтол бит өвөл нь болохоор ажил арай хөнгөн баг болчдөг болохоор мөнгөөр юм хийгээд байж хооронд би хажуугаар нь өөрснийхөө хэрэгцээнийхэн дээл хувцас юм а бүгдийг нь ойчдөг. Тэгээд хавар болохоор одоо мал жоохон гайгүй инжлийн үед сайхан байгаа болохоор хавар болохоор мал өдөө болохоор мөнгөөр юм хийгээд 100 хүн хөтлөө мөнгөөр юм хийгээ явчихдаг. Тэгээд мөнгөөр юм хийж байгаа үед нь болохоор би өөрөө малаа ягаад машинтайгаа яваад ойр хавийнхаа малд явчихдаг. Тэгээ манай хүн болохоор мөнгөөр юм хийгээ сууж идэгий. Тэрэнд л зав зайг нь гаргаж хоёлоо ингээ хийгээ явж байгаа. Яг зундаа болоод ирэхээр бол хийхгүй яг зогсоод хоёлоо өөр нэг ажиллаа хийгээ явчихдаг байгаа. За тэгээд манай хүнд болохоор нөгөө хүмүүс нөгөө захиалга айгүйх орж ирдэг. Одоо тийм хэлгмээр байна, ийм хэлгмээр байна гэх нь. Тэрэнд нь болохоор захиалга ороод ирэнгүүд нь болохоор юмаа яг хийлгээ суулгачдгийг. Одоо тэр хүмүүстэй тэр юмаа хийж өгөө. Би өөрөө болохоор энийг хийгээд хоёлоо нь ажиллаа хуваарлуулад яг одоо өвхөр хондоо болохоор би өөрөө голдоо явчихдаг. Адуу яг хол явж байгаа адуунд болохоор манай хүн яг завсар загаараа явчихад ирээд юмаа хийждэг. Хоёлоо одоо яг тийм аа би болохоор хашаа хотох гадуур дотоорхаа цэвэрлээд тэгээд чи болохоор доторх энэ аюугаа хийдэ мөнгөөр юм хийгээд манай хүн яг нэг захиалга хүмүүсийн хийлэх гэж байгаа ирж байгаа цаг хугацаанд нь багтааж хийхчээхийн тулд яг тэрэнд нь зав зайг нь гаргаад юмаа хийгээ суудаг байгаа. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, уулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж
байгууллага болон элчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр хичээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 717 7757 95 11 44 97 80 4 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Camvel брэнд Ингний хормог дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд Ингний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтуул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчлэгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт нэран шарлалтын үед хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн хөдөө орнотын унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80 Camvel брэнд Ингний хормог. Ноц дугуй худалдаа. Манайх Opus, Grid, GT, Yokohama, Hilo, Toyo брендийн өвлийн чанартай бүх төрлийн дугуйг худалдаалж байна. Манай дугуй нь 2025 онд үйлдвэрлэсэн бүх төрлийн машин таарах, размер, хэний сонголттой. Чийгшлээ алдахгүй, өвөл гулгаанд санаа зовхооргүй зөөлөн дугуй худалдаалж байна. Хөдөө орнотын унаанд тавьж өгч байна. Холбогдох утас 7044 тэгтэг. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоог лам солих, нүүр солих, дээдлийн цэвэрлүүлэх, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлэгчдийн итгэдэг үлдээсэн манай байгууллага. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр Цэмбэ авто. Төвшин Акт компани нь 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа. Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага автосервис хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хий нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1 5 шар сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 тоод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 80-9 5087 89 89 61 70. Тэгээ одоо манай хүүхд чи одоо юунд Солонгос сурж байгаа. Тэр мундаг зураг шүү дээ. Одоо зургууд нь энэ зөндөө л байгаа. Тэгээ удам гэдэг чинь мундаг байдаг юм байна. Тэгээд би энэ оломжилж ирсэн энэ алхнаасаа эхлүүлэл тэгэл өөрөө багж хийгээд. Тэгээд нөгөө би сайн нөө танаар яг энийг одоо ингээ харахад ийм айгүй баг цаашиг яваа байхгүй тий. Тэгэн гот энэ хоёр ингээд харьцуулах энэ баг ингээд амар жинтэй байгаа байхгүй юу тий. Энэ бол баг цаашиг шүү дээ. Тий. Тэгээд энийг одоо нөгөө мөнгө давтаж сурнаа ихээ сурдаг гэдэг чинь энд л их л байт юм байна. Тий, наадхан ч л байдаг юм гээ. Энэ бол одоо нэг хөштэй хэвээд байхгүй нь тий. Байхгүй. Тий, хамаагүй зөвчл одоо нэг тэр цохилтыг л учирж янцсан. Алхнаас их л учирж янцтай байх нь. Тэгээд л сургадгийн тийм байх нь. Тэгээд чи би ч одоо мөнгө давтаж нэг одоо хичнээн жин авсан юм л. Танаа аав өвөө гэдэг одоо 3 үе ирж байна. Таны өвөө одоо хин гэж хүн байс хэдэн оны үед бас л одоо бас нэлээд бол юм. Манай өвөө чинь өвөө гэж нэг манай яг төрсөн Баян онгорын гаралтай өндөр жанцсан гэж. Мундаг ууран Баян онгор юм. Тэгээ Баян онгор аим. Оо за. Би энэ чи ирээд 25 жил харьцуулчлаа. Тэгээ өндөр жанцсан гэж. Тоосолдод Баян онгорын хүн байна. Тий. Булган дээрээ 25 жил. Тий. Баян онгорт байж байгаа хотод Баргийн нутгийн хүн болсон. Энэ нутгийн хүн болоод 25 жил болсон. Тэгээ манай аав их уран хүн байсан. Ааха. Гутал хийдэг. Өндөр жанцсан гэл Баян онгорт очоор хөшчүүд амтахгүй. Амтахгүй. Тийм гаралтай. Би тэгээ багасаа хот руу ах хичээгээд байгаа оролцсон. Тэгээ хотод амьдарч байгаа л тэгэл булган руу манай ах юу яагаад аваад. Тэгээ булган дэрэл тэгэл дарахын ээж явж байгаа л тэгэл энэ нутагт тэгэл дарахыгээс суудаг болчихлоо. Болгоны одоо сайхан сум. Тэгээ булганы сайхан. Нэгдүгээр баг үү? Нэгдүгээр баг. Нэгдүгээр баг иргэн болоод. Тэгээ нэгдүгээр баг малчин болоод. ааха.
Тэгээ одоо та тэгээд энэ олон хөдөөний хүн бол тэгээд мална гэдэг бол их л завгүй байдаг хүмүүс шүү дээ. Тийм шүү. Хэдий заваар нь одоо тэгээд одоо ингэж Манай эхнэр гэж мундаг ажилтай. Би чинь үнэлдэг шүү дээ. Одоо муу гэрүүлээрээ тий. Муурээс тэр надад чинь завтай үед нь хэлчихэл нэг ядарч мадарсан үед нь тэгэл тоогөл тордвол тэгэл идэл. би малдаа явж чи уралжээгээд одоо хоорондоо Тэг ярилцаад гэрүүлээрээ нөгөө ажлаа хуваарлал. тэг ажиллаа хуваарлал тэгэл малд авч хооронд бигээл миний малд авч хооронд энэ маань гэр доторх ажиллаа эхлүүлээ. Ингээл хоорондоо ингээд одоо ажлаа хуваарлал. Тэг Зэрэгцээд одоо явдаг байна. зэрэгцээл тэг. Биенийхээ нэг чаддаг ямиг сайхан нэг дэмжиж нэгээ сайхан тэтгэж. Тэгээд одоо эргээл нөгөө малдаа нөгөө өвс тэжээл амьдралаа зарцуулах юм. Тэг тэрийгээ хийгээд байгаа шүү дээ. Ер нь хүүхдүүдтэй зориулах л тэг. Энэ бол Монголын одоо хамгийн том өвс соёл. Тэг. Одоо Тэг. тэг өв тэгч. Энэ уран дархан гэдэг хүмүүс чинь одоо сүүлийн үед бол яг одоо ингээл можаа ингээл нэг нэрлэхээ. За тэгэл одоо дархан хүмүүс шүү дээ. Одоо төмрөөр хийдэг хүмүүс одоо төмрийн цех мэх гэл одоо нөгөө нэрээрээ нэг ургаагаад шүү дээ. Уул нь бол энэ чинь ингээд яах юм бол уран дархан хүмүүс. Өв тэгш хүмүүс байна. Тэр можаа гэж орохгүй гэдэг чи одоо модоор бас юм цээлээл ингээл явж байгаа. Одоо таалууд төмрөөр бас юм хийж байгаа юм бас модоор бас юм хийж байна. Модоор ч. Одоо таны одоо хийсэн юмуд одоо энэ ард ингээд байж гэнэ үү те? Одоо тэг би манай хүүхүрний зах. Оо зөв. Тэгэл би тэр нэг бурхны гуу илээ. Оо. Тэгээд энэ тэр авдрыг бол би нэг юу яахтаа хийжсэн юм аа. Тусдаа гарахтаа. Тэр авдрыг зурж хийж. Одоо 25 жил болж ирэх шүү гоо. Одоо 25 жил юм. Тий, 25 жил болж байгаа. 2000 он ч тий. 2000 он. Тий. Тэгэхээр ч одоо 25 жил болчихсон. Тэр үед одоо яг энэ авдрыг хийвэл бас гангандаа орно. Оо өстө янз. Ер нь ховор Одоо тэр ховор ерөөсө ховор талд нь л хийж байгаа юм л да уусаа. Одоо нэг энэ Монголд байхгүй гэж л юу хийж байгаа. Тэр үе одоо заагур. Тэр үе заагур шинэлэг Аа. газар. Одоо дээр үе чинь нэг юм юун дээр ийм даавн дээр юм зураал идэг байсан та. Тий. А тэрий чинь л одоо тэгэл модон дээр л. Модон дээр болох. Тий. Даавуугаар нөгөө хатгамал оёол тий. Орны нөгөө нэг хүн хатгамал оёо тэгээд нэг ийм зураг байдаг байсан шүү дээ. Зураг байдаг байсан. Морьтой хүн ч юм уу, морь ч юм уу. Гуранбаатар. Гуранбаатар. Яг үнэ яг тэр Гуранбаатар чи бол айгүй хийдэг байсан. Тий. Яг тэрний загвараар энийг чинь цаалбардаж хийгээд. Тэгээд тэр виш нэг. Гэтэ тэрийг их хийгээ болохоор та өөрөө зурна. Өөрөө зураад тэгж байгаа да. Эхлээ цаалбарддаг. Тэр чинь бас можаа болоод ирэхээр бас тустай тийм технологитой. Тэгээ нөгөө зураг ингээд цаалчин. Тэгээ дараад нь түүсээр ингээд түүш гэдэг юмар ингээд буулгаж байгаа ингээд зурна. Тэгэл энэ чим 25 жил хийхэд би 120 бүс хийсэн байлээ. Одоо эмэгтэй эрэгтэй нийлсэн. Одоо нөгөө сурган бүсний нөгөө тоног байдаг штэ. Тий. Тэрийг нэг 120 хийсэн. Нэг 10-20 хазар. Тэгэхээр нөгөө арьсан дээр нөгөө сэлбэрийг. Тэгээ арьсан дээр биш. Нөгөө арьс одоо мөнгөн тоногтой нэг юм сурсан бүс байдаг штэ. За тий. Мөнгөн тоногийг хийхгүй юу? Мөнгөн тоног. Тэгэхээр би нэг 120 бүс хийсэн байсан юм. Одоогоор 100. Одоо ингээд тоолоход. Тэгээ одоо нөгөө хүмүүс чинь ингээд уучрал надаа ингээд хийгээд байгаа штэ. Тэгээ би ч одоо тэр тээс ингээд хийхэд нэг 120 бүс хийсэн байт. Одоо тэгээд таны нэг эргээд ингээд одоо яг 25 жилийн хугацаанд асар хэмиг тавд хийсэн байна. Тий. Одоо тэгэл одоо хүний одоо дээлний тоогч бүс за тэг гэрийн одоо тэгэл хэрэгэлдэг одоо тэгэл одоо цацал мацал ховн модоор юу дээдгийг нөгөө ер нь уран дархан хүн гэдэг бол бүхэл юмыг хослуулсан. Тий бүх юм хугацаанд ингээд одоо таны хийж байгаа юм одоо бүтээл одоо одоо хаанаас худалдаж авах хэрэгтэй байдгийг ер нь танаар хийлгүүл ер нь яаж холбогдож одоо захиал уушаас хийлгэх болов. Манай одоо нөгөө цэг байна уу нэг бол одоо ингээд нөгөө өөрсдийнхөө одоо энэ нутгийнхаа сумынхаа юугаараа одоо авж байгаа хэрэгслэрэл дамж одоо хийж гинүү. Тэгээ одоо нөгөө манай энэ зөвч одоо
3 4 сумын дунд байгаа байхгүй би. 4 сумын дунд. Тий, Яг тэр- энэ нутаг. Тий, энэ нутагт. Оо, Одоо за. яг голд нь байгаа байхгүй. Аа за. Хоошоо нэг 50 км сайхан. Урагшаа үлзээд Аа. 30 км, хайрхан 60 км, Аа. Могдон 40 км. Ингээ 3 сумын дунд чи надыг мэдэхгүй юм байхгүй. Тэгэл хийх одоо хүсэлтэй хүмүүс нь уцтай байна уу? Байна. За хөрөөд завтай. За би завтай нь одоо хийж байна. Тэгэл би завгүй үед одоо гүүгүү барил нэг гүү номхротл хийхгүй. Нэг гүү номхрох Мал руугаа анхаарна. тэг малгуур Хайрыг руугаа. тэг тэгэнгუут тэр үед нь хийхгүй нөгөөдөл чи мэднэ. Тэгэл за одоо надыг чи бодож байгаа шүү дээ. Одоо за Одоо нэг завар айгүй. зав нь одоо айг болцсон. Аа. Одоо хань мал төлөлөөд ирч тэг гүү барихын хооронд нэг хэсэг завтаа. За одоо нэг очиод хичээгээл ирэл хийчихлээчдэг. Бүр автомотоос ч одоо хүн хурж ирээд найз нөхөд хийлгэжлээ юм л да. Тэгээ яг хийлгийх үл нэг пэстэй. Тэгэл пэсээр холбогдоод тэгэл Таны песаг ямар хайв? сүр жохлон сүр жохлон гэл нэг Гэрэлэр өчнгод. тий монголоор очингууд. За, утасны дугаар. 8083 28 гэсэн. За, энэ утсаар бас холбогдож болно. Тий. Яваас нэг утасны дугаар хайг нь бас төмөндөө бас түгээч. Тийм ээ. Бас нэг сайхан. Ер нь бол уран дархан хүмүүсийн хүнээс юм авах та манай монголчууд их бас нөгөө их судалдаг болцоо одоо нөгөө удам данцсан хүнээс ер нь юм хийлгэж авах хайгуу. Яг удам данцсан гэдэг чинь тэр чинь өөрөө асар их одоо тэр нөгөө туршлага. Тий. Одоо би За нэг нөгөө юм хийсэн чанар гэж ярьдаг тийм. чанар Тий. хийж тийм Гэх мэт гинүүд явагддаг.